Маргааш буюу 12 дугаар сарын 9-нд авилгын эсрэг олон улсын өдөр тохионо. Манай улс энэ өдрийг ил тод байдлыг бий болгох дэвшил гаргаснаар угтаж байна. 2015 оны 1-р сарын 1-ний өдрөөс Монгол улс шилэн дансны тухай хуулийг мөрдөж эхэлсэн нь төрийн түвшинд авилгалыг бууруулахад мэдээлэл ил тод болсноор үр дүнгээ өгч эхэлж байна гэж иргэний нийгмийн байгууллагууд үнэлж байна. За өнөөдөр нээлттэй нэгэн форумд ил тод байдлыг дэмжих 11 байгууллагын түншлэл энэ асуудлаар хилцүүлэг хийж асуудал төвшүүлсэн ярилцлагыг хийлээ. Ямар ч байсан Монгол бол ардсан улс тийм ээ, хяналт байдаг, хууль тогтоомж байдаг, тэр утга мэдээлэл тод байдлаа мэдээлэл авах эрхийн тухай хууль муу сайн ч гэсэн хэрэгжиж байдаг. Тэр утгаараа бол төрийн байгууллага ихээхэн мэдээлэл тод байгаа. Харамсалтай нь бид нэр ингээд тэрийг ашиглах энэ одоо арга зүй маань жоохон хоцрогдох хандлагатай болсон байна. Хэдийгээр төр засгийн байгууллага өндөр албан тушаалтнуудын тухай мэдээлэл нээлттэй ил болж байгаа ч олон нийтэд ойлгомжтой энгийн утгаар тайлбарлах аргачлал хэрэгтэй юм байна гэдгийг судлаачид энэ үеэр ярьж байлаа. Ил мэдээллээс дахин ил мэдээлэл илрэх бүрэн боломж нэгэнтээ бий болсон гэж тэд үзчихэж байна. За гисэн ч шилэн дансны тухай хууль нь 5 саяас доош төгрөгийн зарцуулалтыг ил мэдээллийг шаардлагагүйгээр хуульчилсан нь ил тод байдлыг бүрэн илэрхийлэх аргагүй юм гэсэн асуудлыг дэвшүүлж байна. Мөн нөгөөтэйгүр улс төрийн намуудын санхүүжилт тэр дундаа сонгуулийн хүчлийг ил тод болгох зарчим үйлчлэх шаардлагатай гэж үзэж байгаамаа. Олон улсад улс төрийн авилгалыг таслан зогсоох олон аргачлал байдаг ч Монголд одоогоор нёгийг нь авч хэрэгжүүлээгүй байна. Ялангуяа улс төрд орж байгаа мөнгөтэй холбоотой асуудал дээр бүр одоо ил тод байдлын маш олон одоо арга механизм, маш олон одоо тэрийг нээлттэй болгох арга замууд нь өөрөө ингээд хууль давал суучихсан байдаг. Тэгэхээр ерөөсөө тэнд орж байгаа мөнгөний нээлттэй ил тод байдлаар дамжуулж л одоо тэдрээс хариуцлага шаарддаг, тэдрээс одоо ил тод байдлаа нэлтдэг ийм бол ерөнхий одоо зарчим бол байдаг. Энэ уулзалтаар ил тод байдалсан 2015 оны төрийн ил тод байдлын 9 онцлог үйл явдлыг нэрлэлээ. Бид энд бүрийн ихээр нь танилцуулъя. Нэгдүгээр шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Хоёрт улсын их хурлаас гацууртын ордын стратегийг орд газарт хамруулах болон халах голд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах зэрэг асуудлыг олон нийт болон нутгийн иргэдийн саналыг харгалзалгүйгээр шийдвэрлсэн. Гуравт авилгатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтан 244 хүний 2014 оны хөрөнгө оруулалтын мэдүүлгийн хураангуйг төрийн мэдээлэл сэтгүүл болон цахим хуудасд эмхтгэн нийтэлсэн. Дөрөвт олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын 9 дахь удаагийн тайланг гаргах болсон. 5. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон өршөөлийн тухай хуулийн төслийг хангалттай боловсруулж хэний ч оролцоогүйгээр хилэлцэж баталсан. 6-ад нүүрс хөтөлбөрийн шүүх хурлыг телевизээр бүрэн бөгөөд шууд дамжуулсан. 7-дугаарт Улаанбаатар болон дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг дарга нарын тогтоол захирамжуудыг нээлттэй болгосон. 8-д хууль тогтоомжийн тухай хууль батлагдсан ба хууль боловсруулах үйл явц ил тод байдлыг хангах зохицуулалтыг энэ хуулинд тусгасан. 9-д нийслэлийн өмчөд байсан хэвлэх үйлдвэрийн барилгын нээлттэй дуудлага худалдаа болсон. За 10 дугаарх үйл явдлыг 12 дугаар сард багтааж онцлохоор тэд мөн энд тусгажээ. Энэ мэдээлэлд явц зүйн эрх ашигын хүрээнд шийдэгдсэн асуудлууд ч мөн багтсныг та анзаарсан баха.